Монголын Angel Radio 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үрчээтлээ Мишэ X уриадагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг хөгжилтөө түүхүүдээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид өгөхлөгч Одко гэрлээ за нариулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд сонсогч үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. За юу ийж амрав? За ерөнхийдөө тэгээд өчигдөр бүтэн сад нэг агааралсан. Тоглолтоо үзэж нэг бужигэн сайн бөнөрөө. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэд хөлрөл таагүй нараар тацарлоо гэд Rickler хүс дарагч за мөн Black Thunder A Bolt of Flower гэдэг үрэтээр Black Thunder хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үдээ ачаар нэвтрүүлэг 7 хоног бүрийн даваа гараг болгонд за манай үдээ ачаар группт орж ирсэн хөгжилтөө түүхүүдийг уншиж хүргэдэг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай үдээ ачаар групп маань 347,800 гишүүнтэй болсон байна. Өнгөрсөн 7 хоногт бол 347,700 гишүүнтэй байсан. За тэгээд шинээр нэмэгдэж орж ирсэн 100 хүндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн харамсалтай нь 24 одоо лайв ч гэдэг юм уу те янз бүрийн арилжаа намны лайв ус төртэй холбоотой янз бүрийн ийм бичлэгүүд одоо нэг спам руу орж ирсэн. Ингээд 24 блоклуулсан бандуулсан гэсэн. Тийм. За тэгээд ерөөсөө манай үдээ ачаар групп руу ерөөсөө юм оруулдаггүй байгаа. За ингээд уул нь бол зандаа өтөр анх энэ группийг нэгтээ 350 мянган гишүүнтэй болгочих юмсан гээл үзээл байгаа. За тэгээд эх уран бүтээлийн жилд үдээ ачаар нэвтрүүлгээ бас чанцаадаа хүлээлгэж өгч байгаа. Тэгээд чанцааг хүлээж авахаас өмнө 350 мянга болчооч. Тэгэхээр чи одоо 347,800 гэхэр чинь нэг 1200 хүн тийм үү? 2200 2200 дутуу байна тий. Гайгүй шүү дээ өг нь. За ингээ эхлэх үү? За тэгье. За эхлэе. За copy post гинэ. Коронавиг эргэн дурсгая. Яа өнөөдөр баг өвхөнгөө алдлаа. Талхаах санаатай хажуугийнхаа дэлгүүрт орлоо. Тэгтэл маск зүгээгүй нэг охин над руу дөхөд ах юм. Би ч хоорондын зайгаа 2 м бариад ухраалаа. Коронавигийн үе юм байна шүү дээ тий. Бүр ойртод ирэхээр нь гараа зугтаачлаа. Нөгөө охин чинь миний хараас хөөж яснаа. Хажуугийн зам дээр зогсож байсан цагдаа дээр очиод над руу заагаал юм яриад байна. Тэгснээ бүр хоёулаа нийлээд намайг хөөлөв шүү. Би ч байшин дундуур сүлжээ чадлаараа л тавраглаа. Ойр хөдөлгөөнгүй эснийг чилхүү, коронавигийн халдвар авчихъя гэж айгаад хурдан гүйснийг чилхүү, төд удалгүй бахардаад унлаа. Амнаас цагаан ус сахраад нүд ирээлжлээд нөгөө цагдаа охин хоёрын яриа нэг холдож нэг ойртол. Сэрсэн чинь нүүр ам шал нот. Намаас сэргээх гэж нүүрлөө ус татсан бололтой. Хажуу цагдаагийн маш ирчгч. Зүв зүгээрээс намайг хэлмэгдүүлж инх сарын сувлал руу ачхан гэж бодоод дахин ухаан алдах шахлаа. Их сарын сувлал. Тэгтэл нөгөө охин та дэлгүүрт орохдоо карманаасаа карта унахчихсан юм аа. Тэгээд танд өгөхээр зүхтаад ах юм гинэ. Үгүй тэгээ чи чинь маска зөөхөд яадаггүй хөхтөө ах нь хоорондын зайгаа барих гэж хэлэхэд би масктай л байна шүү дээ гэлээ. Нүүрэндээ гялгар хаалт зүйлснийг нь харааныхаа шилээ гэртээ орхиод гарсан би харсангүй. Цагдаа миний бичигөрөмтэй шалгах санаатай л хөөгөөд исэн юм байна. Та гадуур тэнэд хүм үнтэй хавталт ороод яваад байгаа юм биш вэз гэл нилээн зандрангуй өнгөөр асууж байна. Гүү цагдаа хаа юуных нь ах байх вэ? Миний хүүхдээ үеийн л залуу байна лээ. Би айсандаа болоод пялдагдаж байгаа юм тэр. Би ойрд гэрээсээ ёстой гараагүй. Гадуур ямар ч хүнтэй хурцл үгүй биш ээ. Уучлаарай хавталт ороогүй гэл. Бүдэлж уйлан дуулж гуйж агаад арай гэж нэг юм мултарлаа. Ёох дахиад яасан ч гэрээсээ гарахгүй гинэ. Яа, чангуй байсан шүү те. Йоо, эстэ хөөчтэй нэр. Карта аваараа гэж хэлж болдгоо бүр гэж. Харин тийм. За нэрээ нуцлан сонсогч гинэ. Аль өвлөл болсон түүхээ. Тэр үедээ бичээд овоо хандлт авсан чинь нэлээд шүүмжтэй байсан болохоор сандраад устгацсан юм аа. Одоо харин уншигдах байх гэж дахиад орууллаа. Үеэлдүү мань найзуудтайгаа бөөнөрөө коток орж гин л дээ. Цагаа аваад л орох гэсэн гутал хийдэг самнууд нь дүүрч гисэн байхаар гуталнуудаа ил тавиад л юу ч бодохгүй орчгож.
Гараад ирсэн чинь нэг бууржгар шар найзынх нь гутал алга болчихжээ чамаас. Ямар ч гэлээд их хипхоп пүүзэл байсан гэсэн. Тэгээд нөгөө шар чинь хүүхдүүдээс ахын дөө нэг дөрвөлжин пүүз харсан уу гэж асуугаад сандраал тэргээр нэг юм болоод. Сүүлдээ хүмүүсийн тавьсан гуталтнуудыг барьж тавьж үзээл байш шүү. Бүр яг гутлын дэлгүүрт явж байгаа юм шиг арзмарыг хараал доторхыг барьж үзээл. За тэгснэ гэс гарыг гээл. Яасан гутлаа олцсон юм андаа гэсэн чи аахаа л гин. Гараад харсан чи шал өөр гутлаа өмсчиж. Ээ андаа туучиж байгаа мó гэд бөөнөр алмаар алт. Нөгөөх нь бүр шир хөл нүүцхэн харилтай нь биштэй гэсэн байгаа. Яг гараад явж байсан чинь шарын игч залгаж манай хүн шууд л гутлаа алга болгосноо хэлтэл үгийн зүрэг уцсны санаас загинж гарлаа. Арай тайвшраад гайгүй болохоор манай хүн гүүг байна би тэгээд өөр гутал олцсон гэж авсан байдаг юм аа. Би сүүлд нь сонсоод үеэлтэйгээ хамт савж унтлаад инээж үлээ. Уншихад харин ямар байхыг мэдэхгүй маа гэж. Тийм амар тий. За дараагийнх нь копи пост гинэ. Хэдэн Япон аваад говьор явж байна. Говьд амар хаалж байна. Мо прогонтогоо говийн дэржгнүүртэй замаар хэдэн будааны хүүхдүүдийн доторт 5 цулын байрын сольж явах шиг байна. Ай ийм машин бас байдгаа гээл инээгээд толгоос хөсрөөл байна. Би халууцаа дурсаж байхад эднэрийн туханд ширхэгч хүс бурцаахгүй юм а. Өчигдөр өглөө замд явж байтал дугуй агарсан чинь соос дууд гэж орилоод тэр нь уцаар залгаал ирээл дугуйг нь солиод өгдөг юм баха. Надад ч запас байсан л да. Запасаа хайрлаад за дугуйгаа нүчгээд данхраадал дугуйгаа задлаад олгоо хамраа гаргаад зүлгүүрдээл хамар ажиллаж тавиад шар цаваагаар нааж явахыг хараад гайхаж энтер. Нацаасаар нацаастаж хийлж явахыг хараад шоконд орж байх жишээний. Хит их хөгжил амьдралгүй болоод юм шигэ. Тэгэл явж байгаа л гинтл зогсъё гэж орилоод байна. Яах гээд байгаа юм гэхээр л буугаал энд тэнд нэг хоёроор очиод зогс чинь яг зомби шиг урагшаа хараад гүлрөөл хөдөлгөөнгөө зогс чинь зах нь харагдахгүй нүдэн дөрөх зүйлгүүд тал харж байгаа нь гинэ. Яви гэл гайд хөтөж дүгээрээ шаардуулахгүй л бол зогсоол байна. Би халууцаж өгөх гээл гаслал тэрхэн доороо хөвтөж байхад юу ч болоогүй юм шиг зогсоол байна. Өчигдөр орой нэг малчин айлтай тохиролцоо торхог гэж өгсөн. 2 нуруу ганц авраг эдэл цадаск. Үнэн баг эднэ. Өчигдөр өглөөнөөс хойш орой олтол бараг хоосон тавигдсан бич хорхогсож сайн идлээ. Намайг хараад нүдэн том болоод гайхаал байна. Хөтөж дүүдээ наадуулда хэл Монгол дасаашороо битээр ингэж мах иддэг юм да гэж хэлээ. Амар зүрлэлтэй бас аврахтай өөрийгөө. Тэгэл гайд хэлснийг сонсоод өө гэж алга ташаал байна. Эднэр нэрээ өглөөний цай хоолоо идэхгүй бол өстой хөдөлж өгдөг юм байлээ. Хээр онцгоод өчигдөр өглөө явах гэсэн хоол унд хийн болоод явчлаа. Би хэллээ. Одоо 150 км явбал сум байгаа. Сум орж хоолунд идэх огшуу гэсэн чинь явахын залгаа хамраа зангичаал суугаад байна. За тэр хоолоо хурдыгээд идгэлээ. Би ч өглөө халуун гарахаас өмнө газар хорох санаатай байсан юм. Суман дээр очиод ирчээл хүнсээ бэлдэх юм авах болохоор бөөндөө сунжирсан юмнууд яв. Нэг дэлгүүрлөө бөөнөр ороод авах гэж байгаа юм а. Барайл би биетэйгээ яриад зогсчихно. Тэр нь үнэн ядаргаатай. Эднэр буудал тоонох үнэн дургу. Хээр хонно гээл орилдоол унана. Орой болохоор тэнгэр хараад От орж байгаа юм гинэ. Манай нутагт ийм юм байхгүй гэж хоорондоо ярьдаг гэсэн орчуулагчдууд би наадуултаа хэл гэлээ. Энэ их од чинь Чингис хаан Хувлаа хааны цэргүүдчтэй гэж хэлсэн чинь басал анхаагаал нүдэн том болоод явжтэй. Эднэрийгээ хойшоо яваад Сүхбаатарын Алтан овоо шилийн богд үзүүлээд зүүн тишээ дорнод орж буур нуур минингийн тал үзүүлчээл хот руугаа буцсан да. Замч бас болоогүй л байна да. Тэр хээр тал зогсоод би одоо яагаад байгаа бол гэсэн чинь. Биднийг оюутан байхад нөгөө нэг бас нэг манад нэг нарийн боомны Япон багш ирсэн байсан байхгүй юу. Тэгээд нөгөө нэг хажуутлын оюутны байранд би ч одоо тест сурж байгаа штэ. Оюутны байранд өгсөн. Тэгээд бид нар нэг хичээл орчуулж ирсэн чинь манай өрөөнд орё морё гэл. Тэгээд тэдний өрөөнд ингээ ороод байжсэн чинь нөгөө гэрэл асаасан гэрлэн шатчихгүй юу. Тэгээд бид нар нэгэн гүүж гараад нөгөө нэг дотор байрны дэлгүүр байдаг штэ. Тэгээд түүч рүү ороод нэг нь гэрэл авчираад ламп аваад нөгөөт нь төрөх гэл ингэсч бүр өө гайхаад. Тийсэн чи багшийн гайнгууд бид нар бас гайхаад яа гайхаад байгаа юм бол гингүүд тэрийг одоо заавалчгүй Японд болоод ингээд цахилгаан ч л ирж ингээд солих ёстой гэт бид нар юу ч болоогүй юм шиг те. Байдаг юм шиг л. Манай баз солонгос залуудаг аахгүй юу.
Тэгээд нөхөр болохоор ер нь солонгосчууд тийм байт юм Монголд бас гайгүй юм байлээ. Юмнууд өөрсдөө хийждэг. Тэгээд фургоныг амар сайн мэддэг юм байлээ. Фургон Монгол фургон. Яа нөгөө шууд ирлээгээр чинь нөгөө нүүл чинь фургонтой яваад тэгээ фургоныг модонд оруулсан шүү дээ. Угаасаа амар мэддэг юм байлээ. Гэсэн чинь юу яагаад тэгээ бид нар ингээд дараа нь ингээд тэр багштайгаа ингээд ярьсан чинь тэр чин Жакагийн шугамаар ирсэн байсан байхгүй юу. Тэнгүүд яг л одоо тэгээ Японд тэр хүн нарийн буул хийдэг бол яг нарийн буул хийн. Тэр одоо тэр цахилгааны асуудлыг бол яг цахилгаан ч л хийн. Өөрсдийнхөө л ажиллаар мэрэгчлэр яг мэрэгшиж нарийн сурдаг. Бид нар шиг ингээд амар тийм өргөн цар хүрээтэйгээр юм сурдаг юм шиг. Японууд бол ялангуяа бүр тийм юу байдаг. Тийм ойлголт бүр байдаг. Айгуу хөвгөлтэй. За Улаанбаатар хотод 12 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэд хөдрөл таагүүнээр арт хоцорлоо гэд Триклор хүс дарагч хамтран ажиллаж байгаа. За хэрэг танд хэд хөлрөлтөй холбоотой дараах асуудлууд байгаа бол за үүнд нь гарын алга хөлрөх, байнга нойтон байх, суг болон хөлийн уул нойтон байх, хэд хөлрөх, за холмос таагүүнээр шивэр зэрэг асуудал байгаа бол Триклор танд одоо яг бодит үр дүнтэйгээр тусалж чадах нэ гэж. За би угаасаа өмнөх нэвтрүүлгүүдээр энгийн булчирхаа, өрмөц сүлсний булчирхаа гэж хоёр булчирхаа ядгаа. Тэгээ өрмөц сүлсний булчирхаанаас нэг тийм өтгөн найрлагатай арай өөр хүс ялгараад тэгээ орчныхоо ням бактеритай ингээд холилдоод нөгөө нэг хулмас шивэр ингээ янз бүрийн өнөртүүлгээд ярьсан штэ. За тэгэхээр Триклор бүтээгдэхүүн нь зөвхөн өрмөц сүлсний булчирхаад үйлчилдэг. Тэгээ булчирхаан үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй зөвхөн булчирхаан гадуур ингээд бүрхүүл үүсгээд за энэ нь гадагш хөл ялгарах процессыг зогсоож өгдөг байх нь. За найрлагандаа ингээ хөнгөн цагаан гидрохлоридын 20% бас агуулдаг учраас та 7 хоног хэрэглээд 6 сараас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг бүрэн зогсоож өгдөг байгаа. За энэ нь дахин хэлье. Булчирхаан үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, үйл ажиллагаа нь хэвийн зөвхөн гадагш хөлс ялгарах процессыг чинь л зогсоодог байгаа. За хэрэглэх зааврын үед орой унтахынхаа өмнө дүрхэх газраа буюу одоо гарын алга байна уу, сууг байна уу, хөлийн уул байна уу, сайтар угаагаад бүрэн хацсныхан дараа маш нэмгэн түрхнэ. За Монгол үний шуналтай зангаар манаахан зузаан олон дахин давхарлаж түрх гэж юусоо болохгүй шүү. Аюултай. Тэгээд өглөө босоод заавал угаагаараа. За ингээд яасан бах нь ойлод дэлгэрэнгүй мэдээллийн 9966 99T2 гэдэг утаснаас яг албан ёсных нь эмч төлөөлөгч нараас мэдээлэл аваарай. 9966 99T2 бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Гоо сайхны лангуун дээр байхгүй шүү. Ягаад гэвэл энэ чинь эмчилгээний зориултаа учраас зөвхөн эмийн сангуудаар борлуулагдана. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэд төлрөл таагүй өнөр арт хоцорлоо гэд Триклор хүс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үдээчэр нэвтрүүлэг сонирхолтой хөгжилтэй постуудыг бид хоёр уншиж хөргөж байгаа. За дараагийнх нь copy post гэн богинохоо юм байна. Өчтөр гэрээс гараад явж байсан баг охин цонхоор хашгирж байна. Аав шартва хайртай шүү. Гэсэн. Шартва болгоомжтой яваарай. Юу гэсэн үг юм бэ? Хавийн амт над руу хараастай. Нар амар халуун байна. Шартва. Наршва гэж. Тийм наршва гэнэ. За энэ зөндөө явсан тий. Зөндөө фэйсбүүкээр явж ирсэн. За дараагийнх нь нэрээ нууцсан сонсогч Хүү маань 6 настай их том яриатай нөхрөө өчигдөр аав нь хүүтэйгээ гадуур явж байхдаа миний хүүгийн түрүү жил өмсөж байсан Spider-Man-тэй сарвчтай малгайнд багцсан байна лээ. Ойр хурц нартаа заавал малгай өмсөхгүй болохгүй гэж шинэ малгай авч өгчээ. Тэгээ гэртээ ирээл ээжээ би шинэ Spider-Man-тэй малгай авсан. Гэхдээ хүний тэргүүндээ өмсдөг малгайг ингэж доромжилж болохгүй энэ гэж баах юм ярьж байна. Би ч орж ирэх үед нь усаар ирж байсан болохоор яриаг нь ч нэг их анзаараагүй өнгөрч. Хүү өглөө босоод гадаа тоглоно гэж гарсан. Гаднаас орилж байна. Яриан сайн сонсогдохгүй жорлонтой л холбоотой юм асуугаад байна. Минийхөө яриан сонсогдохгүй байна орж ирээд хэлдэ гэсэн чи орж ирсэн ээ. Ээж гадаа айхтар хаалж байна. Миний өчтөр шинээр авсан жорлон малгай хаана вэ гэж. Юу яаж байгаа бэ? Аав замдаа энэ малгайг кошонко малгай гэдэг ихэд дургуутсан тэргүүндээ өмсдөг зүйлийг ингэж доромжилж болохгүй энэ гэж баахан цэц булаалцсан гинэ. Тэгээ жорлон ч илүү суул дуран малгай ч илүү гэд ботчихсан гинэ хөөрхий минь гинэ. Мөөгийн жорлон малгай өмсдөө шүү дээ байнга. Одоо жорлон малгай өмссөн. Төвдөд явж байгаа ах та манай мөөгийн. За дараагийнх нэрээ нууцсан сонсогч. Сурагч насанд болсон нэг хөхтөө явдлаа бичмээ санагдлаа. 10 жилд байхад би дээд ангийнхаа нэг ахыг крашилдаг байлаа. За манай ангийнхан бүгд мэддэг өнөөх ах маань ч өөрөө бас мэддэг. Би араас нь баг гүүхэн холгүй л крашилдаг байсан юм. Манай ангийн бас нэг охин нөгөө ахыг маань бас крашилна. Бас болоогоо баг хоорондоо өрсөлдөх гээд байгаа юм хаашийн.
Заримдаа манай ангийнхан тэрний баг хатан их хатан хоёр явж байна гэдэл. Би нэг жижиг дэвтэртэй байсан юм л да чухал зүйлсээ тэмдэглээд авчихдаг. Тэр дэвтрийг миний гэдгийг баг сургуулийн бүх хүүхдүүд л мэддэг байлаа. Хүмүүсийн утасны дугаар хичээлийн зарим нэг бие даалтын сэдв заримдаа толгойд орж ирснээр буулгадаг дэвтэр байсан юм л да. Нэг өдөр тэр дэвтрээ хайгаад олдоггүй хайж арай гэж математикийн ангиас олоод гэртээ харьлаа. Маргааш нь ангид 3 дугаар цаг математик орох болбоо. Математик багш хичээлээ зааж байснаа л гинтхэн надаас асуулаа. Энэ 11А-гийн тэр та хоёр үерхэд байгаа мó гэж асууж байна. Гүүштэй багш яасан гэсэн чи өчигдөр танай ангийн тэр над руу залгаад нөгөө баг хатан байна. Багш руу залгасан байгаа юм л та. Чи 11А-гийн хэн мөн үү? Чиний дугаарыг би ангийнхаа тэрний дэвтэр дээрээс олсон та хоёр нийлжсэн юм уу? Яахаар чиний дугаар тэрний дэвтэр дээр байж байдгийн тэр гээл үгийн зүрэг баах юм яриад. Тэгээд бишээ чи хинбэ? Танаа сургуулийн математикийн багш чинь байна гэсэн чи манад ёстой тийм багш байхгүй танихгүй юм байна. Тэгвэл ягаад таны дугаарыг бүтэн нүүр дүүрэн томоор бичсэн байдгийг гэж хэлээл утсаа тасалсан гинэ. Өнөөх маань математикийн багшийн дугаарыг Караши маань дугаар гэж ойлгоод бодолсон байгаа юм л да. Уг нь математикийн багш эмэгтэй хүн штэ. Ягаад утсаа авахт нь эмэгтэй хүн гэж бодоогүй юм болоо. Тэр үедээ л ангиар нэг инээдэн ханаадан болсон байдаг юм аа. Анх удаа бичиж байгаа болохоор ив хавгуул биччихлээ. Өөр олон хөгжилтүүд өгөх байгаа. Түүх юм уншвал залхуурахгүй бичнэ гэж. За. Ингэнэ нараашаа өдрөгч. Манай нэг багш хэдий Япон аваад явж исэн чинь хот дотор дуун хагарахаар нь бууга дуугаа сольсон чинь тойр зогсоол зургийг аваад хэвээр нүд болгосон гэсэн. Наадвал чинь бас нөгөө нэг манад явдаг богоон одоо Японд бол өстө байхгүй штэ домог штэ. Тэгээд бас амар сонирхоод ингээ хар зогсоо тэгээд дотор мотор нь сууж үздэг гэсэн. Йой. За дараагийнх нь нэмхэ бол гэдэг сонсогч өгчлөлтөд өгөх байна. Манай нэг ах тэр жилийн өвөл Бээжин 69-т өдөө явж байгаад орой олж нэг айлд буудалч л те. Аль эзэнтэй ойр зүрийн ярьж нэг хоёр шүл юм задалж унтаад өгч. Өглөө цай аваад байж гисэн чи эхнэр нь гарчгаал орж ирэхдээ машин чинь шатчихин гэж л те. Аах эртлэн босож кастрлуунд паялтны хүлээлгэр тавьсан болохоор тэрийг хараад хэлж гэн гэж бодон зүгээрээ л гэж хэлээл нилээд байж байгаа л эхнэр нь машин чинь шатаал байна гэж аач зүгээрээ л гэж суугаад байж. Тэгээ явах гэж гарсан чинь машин шатаад дууссан байсан. Хөдөөнийхөө маань үнэхээр тайван болсон шүү. Тэгээд шатаал. Тэгээд эзэн нь өөрөө тоохгүй юм чинь. Тэгээ яах вэ? Амир. Йой. За дараагийнх нь. За нэрээ нутсан сонсогч. Аз ёндоо гэснээс би хамгийн 2016 он 4 сая төгрөг хожиж билээ. Тэгээд дууг бол байчихгүй миний л дансанд хинч мэддэхгүй чимээгүйхэн орчих юмыг хаваар нэг зарлал тухайн үед баримтаа заавал аваачиж өгч суглаага баталгаажуулдаг байсан юм. Надаас хизээч юм гуудаггүй намайг мөнхийн загиндаг ах маань машины мөнгө тулчихсан гэд хідэн төгрөг зээлхийг гуугаал би чинь хамараас өхөөл суглаага баталгаажуулах гэсэн юм тийшээ хүргээд өг гэж зарлиг айлдаал ёо тэгсэн чинь яасан гэж тэр суглаа нь ахын 7500 төгрөгийн бензин хийсэн баримт нь байж таарад ахад хэлээд ахаас гуйн барин 300 мянгыг авч үлээ. Ах маань банк бусаас машина гаргаад үлдсэний л надад өгсөн юм байлээ. Гэхдээ л одоо бодохоор энэ амуу дуугүй л байчихгүй гэж айгүй харамсдаг штэ. 19 оюутан амтан саятан болонгоо л алдсан. Өстой чимээгүй л авчдаг газар байж штэ. За дараагийнх нь цоомод солбон туяа гэдэг сонсогч өгчлөлтөд өгөх байна. Бага хүү маань 3 дугаар ангид байсан санагдана. Нэг өдөр ээжээ 10 гурил идий зураад өгөөч гэж байна. За гэж зурч өгч байхдаа Чингис хааныг дайнд явхад өөлөө их өвцөн үедээ эдэрээ гэд үлэн шээсээрээ замбаа зураад өгч явуулдаг байсан гэдэл хүн маань тийм үг гэснэ. Ингээд та сайн надад замбаагаа юугаар зурчих вэ? Йоо, за дэмжээ явуулагч яриад өргөжлүүлээ Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ явуулагчаар Хаан банк дэмжиж ажиллаж байна. Хаан банк он дуустал нэг өрөө байр, жилийн автомашин, аялын эрх, хадгаламжийн эрхтэй хамгийн том урамшууллын сантай тань талархаа айна зарласан. За та нэгдүгээрт нь хааны картаараа хааны постээр гүйлгээ хийх. За хоёрт нь төргийн 6 сараас дээш хадгаламж нээх, сунгах, орлого нэмэх. За гуравт нь хааны босоороо орлого хүлээн авах тутам тохирлын эрхтэй болж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийн Хаан банкны Facebook хуудаснаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Хаан банк баярлалаа. За баярлалаа. За өдөө авчир нэвтрүүлэг, өдөө авчир группт орсон
хөгжилтэй түүхүүдээр үргэлжилж байна. За дараагийнх нь инх зул гэсэн хэрэглэгч бичжээ. Халаасны хулгай гинэ. Өнөөдрийн та сайн уу сэдв байна. Тийм байна. Сая үндэсний телевиз дээр халаасны хулгайн талаар нэвтрүүлэг гарч байгааг үзээд оюутан байсан үеийн нэг түүх санаанд орчихлоо. Оюутны 2 билүү 3 дугаар курсэд байхад хичээлээ тараад 64 дэх дэлгүүрээс муйс руу алхаж байхдаа утсаа алдах шахажүүлээ. Найзтайгаа хамт юм яриад явж байсан чи гинт нэг гар орж ирээд тэгээ зочсондоо хоошоо эргээд харсан чинь яав зүгээр явж байсан чинь гар саваад орчлоо гэж үү тэгснэ цааш гүгээд явцсан бас л амар гараа савж явдаг хүн байсан та. Манай найзтай бас гудамжинд алхаж исэн чинь нэг 2 залуу зүрхтөө ингээд амар мөрлсөн байхгүй юу? Яа даам би айтахаа очмоовч гэлтэй манай найз утас байхгүй юу? Наас идмэрчээс эвгүй юм бэлээ. Би бас автобусанд ингээд чихвчээр нэг уцтай чихвчтэй байсан үе дуу сонсоол явж исэн чинь амар ингээл явж гинт дуумаа тасарсан чак гэл байхгүй болсон. Тэгэл тодорхой хаасан чинь нэг баг ингээл юу ч болов. Өнөөдрийн тэр та сайн нүгийн сэдвүүдээс тэр хутгалуулдаг амар тий. Тэр өстэй амар харгаас. Дараа нь уучлаарай гэсэн ч гэж байна. Гэхдээ одоо тэгээд нэр чинь байн гуулзалдаг хүмүүс юм чинь тэгээд нөгөө ирчүүд тэгэл одоо учраа олж байгаа бол тэр юм бэ л үү тий. Яа за ариран яг одоо манай лавын дор битсэн байна. Манай монголчууд чинь 0 дорлоо сантехникч, галтгоонд орлоо тогооч, энэ тэнд боломжийн хийж чадгаар эвдрэл байвал муучаан, тогны асуудал захилгаанчин, шалны мод ойрвол цэвэрлэгээ гэл үнэн хөрвөх чадвартай штэ гинэ. Үнэ. За нэрийн нутлсан сонсогч. Бараг л нэмэх 18 юм уу да гинэ. Хөгтөөч гэмээр нэг түүхээ бичнэ яа дээ. Нэр нуцлаад өгөөрэй. Үнгүй юмд нуусгүй хүн олон жилийн өмнө ихч тэр үед гоо сайхны сургууль сурдаг байлаа. Ирээд сайхан массаж хийхгүй гэхээр нь бөөн баяр гүгээд очлоо. Дөнгөж нүүрэндээ маск тавиулаад хөвтөж байдал багш нь эрэгтэй эмэгтэй баахан сурагчдаа дагуулаад ороод ирснэ. Өнөөдөр өгзөгний массаж заана гэснэ. Манийг доошоо хараад хөвт гээд юуг дотоожийг минь хоёр талаас нь хамж аваад гол руу чихэж хаяад өө сайхан талбар байна гэж ирэл мөө өгзгийг минь улаатал нь нухаж өгд юм да. Босч болохгүй эцэндээ нүрэл нуух юм шүү гээл нүхрүүн чихээл хөвцсөн. Ядчээд л баг Jennifer Lopez өгзөгтөөг хэлэхүү үнэхээр санаанаас гарахааргүй болтлоо ичиж үлээ. Сүүлд бодохоор тэр сургуулаас яаж ч гарсан сандгүшт амар муухай олигтуулсан юм шиг санагдаад бодохоор л гомдоод идэв. Хиндэж гомдоод байгаа мэдгүй гинэ. За. За нэрээ нуцсан сонсогч гинэ. Нэг явдлаа ярмаар санагдлаа. Би нэлээд олон жил Хятадд гэр бүлийн хамт амьдэрсэн юм аа. Хятадд бүх сошиал медиа хаалттай. Тийм болохоор Монголд болж байгаа асуудал бол надаас ихээхэн хол улс төр асуудал бол бүрч хол амарч байж тээ. Нэг удаа Монголдо нэлээд удах байсан болохоор фитнест явлаа. Манай фитнес нэг тийм урт заалтай. За тэгэл зааланд алхаж байсан нэг таньдаг хүн нөгөө заалтны цаа талаас нь нааша чиглэл алхаал ирж байна. Энэ хугацаанд ихэн бодлоо манай хамаатан садан билүү дотор ер нь ийм хүн байгаа л таньдаг хүмүүс дотор ийм хүн юу илээ гэл. Нөгөө найз нарын уулздаг хүмүүс юу илээ гэл. Үгүй яалтчгүй л таньдаг хүн. Би ч бүр нөгөөхөө цоо ширтээстэй. Өөдөөс нь алхаастай бодож олох гэж байгаа ухаантай. Миний цоригтол ширтсэн харцанд санаан зовс юм уу яасан. Яг зүрхтээ зэрэгцэл нөгөө хүн сайн байна уу таал гэж байна. Уг нь надаас их л ахал харагдаад байгаа юм. Сайн байна уу гэд цаашаа явахдаа үгүй нэрээ тэнэг юм а. Зүгээр л би өөрийг чинь ингээд хаана харлаа таньдаг хүн шиг л харагдаад байх юм гэд асуучхгүйгээл бодоостой. Тэгсэн орой ТV үзэж сууж байсан чинь Монгол улсын ерөнхий сайд хүрэлцүүх гээд нөгөө таньдаг ах маань гараад ирлээ. Бурхан минь яаж илдэг балаа юм асууж байгаагүй юм л гэж бодогдсон шүү. Хажуудаа хувийн дасгалжуулагч дагуулсан арай өөр харагдаад байсан юм аа гинэ. За ерөнхийлөгчд байна гоо. Тэр үед нь ерөнхийсэд байсан юм байна тий. Тийм л байна. За нэрийн нутлан сонсогч анхны пост шүү гинэ. 1980-ад онд аав минь эд залуу насандаа нэгэн концертод орох болсноо ээжэд хэлжээ. Гол нь манай аав урлагийн ганц Javasco-г мэддэг учраас ээж маань их л гайхсан байгаа. Яг ямар төрөлд нь оролцсныг ээж ааваас асуухаар хэлэхгүй байсан гинэ. Ээж жахав аавын костюм бичаг цамц зангаг янз сайхан бэлдээл өгч. Дараа нь ээж нь концерт үзэхгээл сэрэтэлд ороод амаргүй сайхан ханаа харч гээд сууж байтал аав минь тайзан дээр сандал хөгжим оруулж гаргадаг зөөгч хийжгсээ явж байсан гэлээ хөрхи. Концертод ороогүй л гихгүй байх тийм ээ гинэ. Орхон орсон юм байна. Орсон юм байна. За нэрээ нуцсан сонсогч. Анх оюутан болоод бүх зүйл цоошин ангитай тавуулаа нийлдэг боллоо. Баан хэлхэлтэн.
10 хоногийн дараа дахиад цоош нэг хүү нэмж манай ангид орлоо. Айгүй гоё цэвэрхэн бор арьстай биер хүү. Манай ангийн бүх охтууд караашилдаг байлаа. Манай практикт орлоо. Хэлхэлдэж гүйх боллоо. Бид харин анханасаа бидэнд дургу нэг охин илт бидэнтэй наалтаастай. Гэрэн зүг нэг болохоор хөөхөн хүү бид хоёр нэг автобусаар явдаг. 2 жил явлаа. За тэгээд бид ангиараа саяхан салхинд гарахаар болоод түнхэл рүү ангийнхан вагоноор яваад л гоё гээл. Харин би дүүгээ харах ажилтай болсон болохоор маргааш араас чинь очиё гэсэн. Манай хөөхөн залуу машинтай явна хоёулаа оройхон ээжийн чинь ажлыг дуусгахаар гарыг гэж тохиролцсон. Бас харж байгаа дүү маань манай эгчийн охин. Эгч хөргөн ах хоёр маань Солонгост байдаг. Дүү маань 4 настай. Би ээжтэйгээ нийлж 1 настайгаас нь алаан болж өсгсөн галзуу ганц шар гүнж ярин барин гэж үнэн ийлгийн ээжигээ нараа эгч аавыгаа ганаах намайг ээж гэж дууддаг. За ингээд нөгөө сүүлд нэмэгдсэн бидэнд дургу охин машинтай гарах сургаар ажилтай тул бид хоёртой гарахаар болоод манад 5 гэд ирээд ээжийг хүлээгээд сууж байсан чинь дүү маань намайг ээжээ гээл байна. Би ч нөгөө уучраа хэлээл манай дүү ингээд аав ээж нь хоол байдаг юм аа гэж хэлсэн. Ээж нь ирээд л бид гурав түнхэл явлаа. Явсаар оройхон очлоо. Очоод манайхан хорхог хийцэн нилээн халдсан байж байна. Бид сайхан сууцгаагаал инээж ханаагаал байж байсан. Гэтэл нөгөө охин агсам тавьж байснаа. Чи ер нь хүүхэдтэй үсттэй бидэнд худлаа ярьсан аав нь Солонгост байгаа гэсэн бидтэй энэ төр ёо хөх тэнгэр юугаа хуцаад байгаа юм бэ? За удалгүй хөөхөн хүү өөлж эхэллээ. Согтжээ. Би чамд итгэж байсан энэ төр ёо юу вэ муу хоёр новш чинь. Чи би ямар яасан би нүүр энэ хоёрыг араар нь тавьсан байх өө дүш хөөй. Хөөхөн залуу чи хөөхөн л болохоос миний сонирхдаг залуу биш шүү. Хөөрөөд байгаарай. Хөөе бидэнд наалдаад байгаа хүүхээ чи над залууга аваараа гэхдээ тэр чигт нь харахад надад сайн юм шиг байлээ. Чамайг тоохгүй л байхтаа гэж хэлье да. Буцахтаа би вагоноор явсаа нөгөө хоёр шүнжин намайг махалсан гинэ. За. Яг одоо манай лавын доор инх чарал тоогоогч гэсэн байна. Дээр үед өнгөр цуг арилж байхад нэг амар сүртэй эмоц өндөртэй ярьдаг агч. Нөгөө нэх намуухан дуутай охин хоёр галтгоон цуг хоол хийж байтал нөгөө намуухан дуутай охин тэгчээ гэл намуухан дуудаж гинэ. Тэгэхээр нь яав гэсэн чинь таны цамц шатаж байна гэд нэх уянгалуулаад аажийнхан 50 хэлсэн гэсэн. Тэгээд ирэх биднэрт ярьж байгаа. Хоол гутгаад газан билетгэн дээр зогсож байтал гидсэндээ түрэгцэн цамц нь гал түрээ шатчихлээ. Хүн шатаж өгөх гэж байхад хүү тэ ихчээ энтер гэд чанга орилдог байгаа да. Энийг тэгж хэлж байгаа хооронд би шатаад өглөө штэ гэж яриад бид нар бөө инээдэн болж ээж лээ. 50 гэхэд арай л уу гинэ. Тийм бай. Тэгчээ таны цамц та шатж гин гэж хэлсэн юм байлгүй дээ. Бодлоо. За дараагийнх нь Сараа Цэдэн гэдэг сонсогч өгжилтэй дөхөн. Өөрөө халзан байж найз охиноо голсон залуугийн түүхийг сонсоод дүүгээ маань олон жилийн өмнөх хөгжилтэй явдал санаад орлоо. За түрүүчийн 7 хоногт орж ирсэн штэ. Нөгөө халзан парик өмсдөг залуу нөгөө санаагийн амраах гад нүрийнхаа будгийг арилгацсан чинь салцсан гэ. Одоо найз залуутай болохгүй нүрээ будаа сууж нэгдэг. Тийм. Дүү маань үүдэн шүдэ анслуулах гээд ахуулчихсан онгорхоо байсан үелтэй. Тэгээд нэг өдөр жигтэйхэн гоёол ихчээ би болцоонд явлаа. Ямар харагдаж байна гээл гараад явлаа. Тэр нь хагасааны орой байсан. Тэгээл өглөөс ирсэн дүү галтагооны өрөөнд өглөөний цай бэлдэж гин. Тэгээл бид ширээ тойр цуугаал цайлж явахдаа би дүүгээс асуулаа. Болцоо ямар болов гэсэн чи дүү мэн нэг сонин царайлал. Тэр охин чи шүд муутай охин байна лээ гэж юу? Өөрөө үүдэн шүдгөө онгорхооч. Бас болцож байгаа охиноо шүд муугээ голчихжээ. Бид нар бөө инээдэн болж илээ. Одоо дүү мэн шүдээ хэлгээд гоё олсон. Бас гэр бүлтэй хүүхдтэй болсон доо. Дүүдээ хайртай шүү. Гэхдээ тэр голсон охинтойгоо биш л дээ. Өөр гоё шүдтэй сайхан бүсгүйтэй гинэ. За, хамтран хэлэх танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр A Bolt of Flower гэдэг үрэтээр Black Thunder хамтран ажиллаж байгаа. За, энэ шүү дээ. Энэ ихтэй айгу гоё юм бэлээ те. Тийм бэлээ. Энэ амар уйг юм бэлээ. Ер нь ихтэй Япон шоколад бичээ айгу гоё л доо. Би угаасаа Япон шоколад бичээнд айгу дуртай. Нэг тийм амар нялуун байдгүй. За тэгэхээр Японы шоколадны зах зээл дээр борлуулагдсан тоо хэмжээгээр нийгт ордог юм бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр таны эрч хүчийг цэнгэлж чаддаг Японы Black Thunder хэмээх алдартай шоколад Монголд ирчихжээ. За идэж үзүүлнэ би. За тэгээ энэ бас юу юм байна аа? Учиртай юм байна. За энэ
Intage SRAI гэдэг үзүүлэлт байдаг гинэ. За. Энэ болохоор Intage-с гаргасан үндэсний хэмжээний жижиглэнгийн худалдааны салбарын судалгаа. Энэ супермаркет хүнсний дэлгүүр болон бусад дэлгүүрүүдээс нэгтгэсэн босын мэдээлэлд үндэслэн улс даяарх дэлгүүрүүдийн борлуулалтыг тооцдог ийм өгөгдөл юм байна. За энд болохоор бүтээгдэхүүн боломжийн үнэтэй 30 жилийн борлуулалтын түүхтэй энэ төр гэдэг нь бас энэ судалгаанд бас орцсон байдаг. Гинэ 1994 оноос хойш борлуулагдаж байгаа хэрэглэгчдийн хайрыг хүртсэн юм бүтээгдэхүүн байх шүү. Удаж байгаа маань. Ер нь бол Японы юм бол цанаал нэг гоё байд юм аа тийм. Худлаа амтгөө. За, CUGS 25 март номингийн сүжил дэлгүүрүүдээс авч болно. За, ингэж 7 дугаар сарын 11-ээс 12-нд төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээгдэхүүн танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй юм арга хэмжээ болж байгаа юм байна. За, төв цэнгэлдэхийн талбай баталгаажсан тохиолдолд сурталчилгаа уул нь оруулаарай гэсэн юм. За хэрвээ одоо би жишээлбэл 11-нд цэнгэлдэхээс шууд амжилт тийм штэ. Тэгээд хэрвээ благ танарынхан байж байгаа юм бол яг энэ үйл ажиллагаанд болж байгаа юм бол сонсогчтой үзүүлнэ. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар A Bolt of Flower гэдэг уриатаагаар Black Thunder хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийнхаа постыг хүргэе. За надад дандаа нэг урт юм таарад байна. Одоо чи нэрээ нөдөлсөн сонсогч гинэ. Анхны машин олон жилийн дараа Монголдо ирээл 2015 онд анхны машин авчаад Прус 30 совдон цагаан бүтэн G орцны гадаа хадам ааваараа дугуун дээрээ сүүмүү тусаалгаал тосоод эд ангиудын үзүүлэл 3 настай хүүгээ рүүл дээрээ суулгацсан 3 гар эд машинаа сонжоод ухаж байла. Нэг хүүхэн надаас бол ихчил харагдаж байсан л да. Муухай орилол биднийг чиглэл ирлээ. Би гайхаад эргэн тойрноо харлаа. Биднээс өөр хүн байдгүй. Тэгсэн миний машиныг ухаж байна, тонж байна гэж орилол өсрээл. Туслаараа авраараа хүн байна уу? Бурхан минь би бүр шок. Хадам аа бүр айцсан. Тэр ихч гүйж ирээл миний гарнаас барьцсан. Хүүхдээ утсаараа цагдаа дууд аава аав руугаа яар гээл биднийг бүр юм яриулдаггүй чарлаастай. Хүү айж уйлаад би хадам аавыг холдчихэ гэж хэлчихэд алалцахаар шийдлээ. Гэхдээ үнэндээ би барахааргүй том бүдүү ихч. Би чинь туйхан амтэн шүү дээ. Нөхөрлөгөө залгаал чи юм уу надад авч өгсөн машинаа бүр хүүхэнд өгчөө юу? Энэ хүүхэн та хоёр нийлж доромжилж байна. Салан сарнина гээл нөхрөө алж байна утсаараа. Би бүр хадам аавсаа ичээстэй. Яагаад гэвэл хадмууд хөдөөнийх нөхөр солонгост байдیں۔ Би гинт ухаан ороод уур хүрээл нулимс гоожол. Та юу яриад байна? Би өөрөө энэ машиныг авсан гэж хэлэхэд намайг чи битгий хуц дуугүй. Одоо та хоёрыг нүүрэлдүүлэн жинхэнэ алан тална гэж амар. Тэгсэн нөхөр нь яг минийхтэй адилхан сувдан цагаан Прус 30 унцсан ирдیں۔ Амар нь араасаа авцсан юм уу гэмээр яг сэр нь яг адилхан. Минийх ийм хоёр тэр игчих тэг ингээд 3 гэж төгсдөг гинэ. Игч бантаал гар тавьснаа уучлаарай гээл нөхөр нь игчийг загнаастай чи өөрөө машин унаад захаас юм авчаачтай ачаадах гэв үздэй тэгээд би тэгээд цагдаач ирлээ уучраа хэллээ игч уучлалт хуусан болохоор цагдаа явсан харин нөхөртөө загнуулж байсан игч гинт чи арай 2 машин зэрэг авсан биш үздэй гээл нөхөр ямар арабын шаах юм уу би наад охины чинь хараач хүн байна бла бла гээл тэр ах харж байсан бол алуулах байсан бохоо. Би бол эвгүй байдалд үлдсэн шүү. Ихчээ би нөхрий чинь тоохгүй гинэ. За нэг иймэрхүү юм болжээ. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Өөр тохиолдсон инээдтэй зүйлээ бичээ. Хэдэн жилийн өмнө гэрээсээ гараад машин унаад явж байлаа. Мэдээж хороолол дундах зам учраас би ааж явдгийн. Тэгс урдаас 2 бүбөөч маягийн 2 ах сугдалцаа алгуйад ирж байна. Би хурдан олон масаал зөрөөд өнгөрөхийг хүлээж байтал нэг нь урд ирээл машины хамар дээр налаад унаад өглөө. Тэгээ хамар наалж эргээл дайрчлаа штэ гэж солиороод миний машин өндөр болохоор машины хамар наалж эргэж байна. Тэгсэн нөгөөг нь бас ирээд хамар дээр наалдаад өнхрүү шиг хоёулаа эргэлдээл дайрчлаа штэ гэж тэнэгдэж байснаа нүүрэн жуумгнаад инээхэ болдгоо нөгөө хоёр чинь гинт өөрсдөө шоолсон уу яасан энийгээ босч ирсэн ээ 1000 төгрөг гинэ тэгэхээр сигналдаар холдооч та хоёртоо бүжиглэж явах цаг алга гэж цонхоо агаад яваад гисэн. Оройн нөхөртөө ховлсон чинь миний айртыг ганцаараа явж байгааг хараад илэг өрж авахгүй юу? Муусан юмнууд гэл машин руу буугаад хар хайрцагны бичлэг үтсэн чинь ямар тэнэг харагддсан бэ? Нөгөө хоёр гуйж явж байгаад огцом далич ирээд гамар дээр үерээд яг өнхрүү шиг эргэлдээ дайрчлаа штэ гэд орилоод байгаамаа. Кино гинэ. Чаавас тохирсон байл л да ганц юм салгах чиг. Тэгснэ нэгж байгаа мөнгө нь 1000 төгрөг ч шиг. Бүтггүй нэрээ. Тэм нөхдөд байдаг шүү бас. Йой. За нэрээ нууцлан сонсогч.
гарчиг нь шүд эсвэл цайны газар ч юм уу алийг нөхөө мэддэг вэ гинэ. За. За сайн уу гэрлээ их ч мөөгийн хоёроо унших өдрийн мэндэ. За эхлэе дөө. За нэг өдөр ажилтаа байж байгаад юм идмээр санагдаад ээжтэйг эгчтэйгээ гарч юм идэхэр боллоо. За тэгэл хамгийн ойрхон цайны газар руу яваад орчлоо. Ороод хоолнуудыг харж байгаад бид гурав дуу нэгтэйгээр мантун бууз болон нэг аяг халуун цай гэж захиалваа. Мантун бууз хүлээх цаараа ойр хавийн юмыг ажил суутал цайж ирлээ. Аяг нь гэж сэнжгүй бор шилэн аягнууд байсан юм. Тэр аягны царай зүс гэж амар авах юмгүй халтайсан гадуур нь юм хум наалтсан. Бараг уугаагүй байх уу? Юм урсаж барьцсан гинэ. Угаагаагүй баха тий. Тий, угаагүй баха юм урсаж барьцсан. Йоо, тийм аяганд 3 аяганд цай ээж өгвөл би ч ээж рүү энийг хардаа гээл шимнэл игч рүү харсан шинжгүй аваад уугаал хайсан. Би эргүүлж тойруулаад харж байгаа л арай цэвэрхэн хэсэг болох сэнжнийхэн дээд хэсгээр нь уруулаад цороолгож байгаа л уулаа. Өлсөж сангаж байсан болохоор цайны амт бол гоё л байсан. Тэр аягал баг алж байсан. За одоо бүр заваа юм гинэ. Хажуудаас хүмүүс гомин чануулсан тэгсэн гомин ирж байхыг харсан чинь амар халтар алчуураар жирэглэл барьцсан байсан. Тэр нь бүр дотор нь дүрэгтчихсэн хараал огөөц хүрээл сууж байтал бидний мантуу бууз ирлээ. За нэг өвөө авчирч өгч байна. Өвөөгийн гарыг хартал хэр дагн дагтарчсан хар гар новшил гэж бодсон. Тэгэл тэрэндээ бас ч гэж хүнсний бээлээ өмсч тавглаж өгсөн. За тэгэл идлээ. Баг багаар хазаал хадсан чинь махтай цуг нэг хатуу юм зажиглагдлаа. Яна ээж миний шүд гээл амандах хуурай салфетхэн дээр гаргаал хартал ясны мөгөөрс байсан. Бид гуравч илгээ өчд инээлтэл 2 дахь буузаа идтэл миний аманд дахиад нэг хатуу юм мэдрэгдлээ. Дүш гэж бодсон. Тэгсэн бас шүд гээл ээж тэгсэн шүд биш яс байсан гинэ тэрэнд нь. Тэгээд юм идэх хүслэхгүй болоод бид буузаа идэлгүй гараад ирсэн юм да. Гэхдээ л аймгийн төв байж байдаг тийм бохир байх гэжтэй гинэ. За дараагийнх нь копи пост гинэ. Ээжийнхээ нэг хөвчлөлт өгийг хуваалцмаар санагдлаа. 1980 оны ихээр манай аав ээж хоёр залуухан осоод манай ээжийн аав ээжтэй хамт амьдардаг байжээ. Тэр үед аав маань ээжэд нэг бэлгэсэлт авч өгөөл байдгүйж. Ээж бас битүүхэн дотроо гордгол байсан юм шиг анхуурхи эмгтээлгүй юм болохоор. Гэтэл нэг өдөр аав маань ээжэд Австрик гутал гээд урт түрээтэй улаан хөрөнгөтэй тасархаа гоё өсгөтэй гутал авч өгч гинэ. Тэгсэн ээж бүр бөөн баяр том гинтийн бэлэг олж л те. Тэгээл ээж нөгөө Австрик гутлаа нүдний цэцгиймээ тайрлаад хай нэг чухал гоёлд өмсчгээ гутлын авдран далд хийчихдэг байж. Өвөө эмээ хоёр маань 12 хүүхэдтэй болохоор хүүхдүүдийнх нь гутлаа хийдэг нэг авдар амбарт нь байдаг байж. Нэг өдөр ээж аав маань сумын клубийнхаа бүжгэнд явах болоод ээж байдаг ганган дээрээ тавиал нөгөө ганц гангарааныхаа гутлыг гаргаж өмсөх гээд амбарт ороод гутлаа хайж олоод гаргаад ирсэн чинь нөгөө гой гутлынх нь өрөөснийх нь түрүүг нь хайжлаад өөр юм залгаад ойчсон байна гэн. Ээж бүр шок. Энд ч одоо юу болчих вэ? Хин ганц гутлыг минь ийм болгочих вэ гээл. Гэртээ орж ирээл бөө юм болт юм байгаа сте. Тэгсэн мэдих дуур хүн байдгүй гинэ. Тэгсэн эмээ нэг сонин царайлаад суугаад байна гэн. Тэр үед эмээ маань бүхэл хүүхдүүдийнхээ дээл хувцсыг өөрөө ойдог байж. Нэг өдөр юм оёгсон чинь хурууч нь бүр муудсан байгаар нэг хурууч их булгарны өвд суулж ирэх санаатай амбарт ороод авдраа удалж харанхуй байсан болохоор гараараа тэмтэрч байгаа нэг аятайхан арьс тааралтгаар нь татаж гаргаж ирж байгаад хэсгийг нь хайжилж аваад цааш нь хийчих. Гэртээ орж ирээ тартал буруу юм ажилланаа мэдээд очиод гаргаж ирээд тартал нөгөө ээжийн ганц гангарааны гутлыг хайшлаад тажчихсан байж гэн. Тэгсэн юмээ бүр сандраад яа тийм билээ гэж бодож олохгүй ахаар нэг юм ойдог дөрүүгээ аваад очиж гэн. Тэгээ хоёулаа ярилцж байгаад тэр хайчсан өрөөсөн гутлын төрөнд нь өөр юм ойж залгаад ойхоо шидэд өнөөхөө сайхан ойчхоод буцаагаад хийж өргсөн байж л те. Тэрийг нь ээж тэр өдөр олоод бөө юм болоод бүжигчгүй гуталчгүй басан гэдэг. Эмээгээ ямар царайтай байж байсан бол гэж бодохоор хөөхөн санагдаад идэв. Баярлалаа гинэ. За. За тэр үеийн Австрик гутал бол юу нэлээд үнэтэй шүү дээ. Базар байна. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үрчийдлээ Мишэ X урайтаар хүүчлөлтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар A Bolt of Flower гэдэг урайтаар Black Thunder за мөн хит төлрөл тааг үнээр арт тоцорлоо гэдэг Drexler хүс дараагч хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Отко. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3